Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга болон ардчилсан намын дарга Эрдэнэ нар өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуус хугацаа төгсөн учраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. За ерөнхийлөгчийн зүгээс ардчилсан намаас явуулж байгаа сурталчилгаа бүхий л аргаар хаан богдуулах, ардчилсан намын дэвшигчийн зүгээс явуулж байгаа сурталчилгааг нэвтрүүлсэн нийтлсэн мэдээллийн байгууллага түүнээс сэтгүүлчдийг төрийн нэрээс өвдүүлж дарамтлах, торгох, эрүүл үүсгэх асуудал хэрэгс хэтэрч байгаа гэдэг бол зөвхөн хэлмээр байна. За түүнчлэн ерөнхийлөгчдийн сонгуулийн өөрийг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалт авах нэрээр 40-50 цагдаагаар бүсэлж сэтгэл зүйн дарамт учруулах, хүнсэлтгүйгээр эрүүл үүсгэх шалгалт зэрэг бүхий л дарамтаар үзүүлж байгаа нь бол үнэхээр өнөөдөр арчилсан Монгол улсад байж болохгүй ийм үйл ажиллагаа явуулж байгааг харамсаж байна. За цагдаа хүчний аврах ардчилсан намын сонгуулийн штаб, хороо дүүрийн ухаалаг байруудаар тогтмол явж сурталчилгааны хэвлэл материалуудыг ямар ч үндэслэлгүйгээр хураах, өдөр шөнөгүй ажиллалт тавь зэрэгээр байнгын дарамт учруу зохиомжтой хэрэгт хөдөх оролдох сүүлийн үед бол бүр үнэхээр тоогоо алдж байна. За цагдаагийн зарим шодрог албан тушаалтан оцор өдөртөл өвдсөндөө сүүлийн залхсан байдалтай байна. Тэгээ өөрсдөө ч байдал бол хэлж байгаа юм. Хэрэгс идэрч байна. Тэгэхээр дээрээс ингээд дарамтлаад өөр дадлаг өгөөд байгаа учраас бид нар бас өөргөө тушаалаар өөргөө илүүлдэг учраас үнэхээр хүнд байна гэдгийг бол ядж байгаа. Тэрээр саналыг нь худалдаж авах гэсэн оролдлогод автахгүй өвөг дээзийнхээ тэмцэж олсон тусгаар тогтнолыг хамгаалж үлдэхийн төлөө сонголтоо игээрэй гэж уриалсан юм а. Харин нэр дэвшигчээс 2 удаагийн мэтгэлцээнд ороогүй шалтгааныг нь асуухад ийхүү тайлбарлалаа. 24 гүлгэрээ тохирсон 24 дөө байна. Мэтгэлцээ болдгороо болно. Нэг тийм 2-3 мэтгэлцээ аль өдөр нэг тэгээд ах тийм асуудал байхгүй болов гэж бодож байгаа. Хоног хугацаа бага байна. 24-нд зүгээр үндэсний олон нийтийн хариуцлагыг төлөвлөсөөр тохирч байгаа шиг байл. Би өөрөө тэр лөө нордгүй нам өөрөө нэг хариуцсан штабтай хариуцсан хүмүүстэй байдаг. Тэнд байгуул тэнд байдаг энд байгуул энд байдаг юм л. Ардчилсан намын зүгээс бол ямар нэгэн мөнгө төгрөг амлаад тэгвэл ингүүл гэдэг бол нэгдүгээр тийм асуудал яриаггүй. Хоёрдугаар ардчилсан намд тийм их хэмжээний мөнгө бол байхгүй. Тэгэхээр өнөөдөр их хөрж байгаа тэгээд бохир аргаар асар хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан асуудал хийдэг ажиллах л та. Ганбаатар юуны одоо 50 сая оны асуудал бол угаасаа хуульд байгаа шүү. Тийм асуудал илэрсэн тохиолдол гэж байна. Тогтоогдсон биш, илэрсэн тохиолдол. Сонгуулийн ерөнхий орон дээр энэ асуудлыг шууд авч үзэх шийдвэр гаргах ийм хуулийн залттай. Тэгэхээр манайх манай нэрхүү байгууллагууд чинь нөгөө эрх хэрэгчдэд үйлчилдэг. Тэгээд бид нар өөрийнхөө сонирхлын дагуу хуулийг аль ч талаас нь тайлбарлаад гуйгуулж авчдаг болсончтой. Тэгээд тэр талаас нь ярьж байгаа. Яг хууль дээр бол ийм байдал илэрвэх юм бол энэ холбогдох арга хэмжээ ярилцлага авах юм хуулийн залттай. Ерөн зүгээр өнөөдөр Ганбаатарт холбоотой энэ асуудал бол ямар нэгэн байдлаар ардчилсан намын оролцоо байхгүй. Үнэхээр өөрөө бол энэ асуудал бол үүссэн хилэгдлийн хэрэгслээр энэ асуудал гарсан. Олон нийтэд ил болсон юм асуудал. Тэгэхээр хуулийн ялтын байгууллага нэгэнд ил болсон энэ асуудал дээр бол хуулийн дагуу асуудлыг шийдээд явах зүйтэй байхаар шаардж байна. Маш богино хугацаанд өнгөрсөн 4 жилд хийсэн том бүтээн байгуулалтын ачаар 21 аймгаа тойрч эрэгтэйгээ уулзсандаа баяртай байна гэж ардчилсан намын дарга Эрдэнэ хэлсэн юм а.